报名niree бүртгүүлнэ гэнэ одоо. 这个活动很受欢迎. За энэ нэг арга хэмжээ бол маш их талархлыг хүртсэн буюу маш алдартай хүн болгон айгу гараа тосон, алгаа тосон хүлээж авдаг те. Тэгэж хэлж байна. 报名的第一天 бүртгүүлсэн хамгийн ихний өдрөө л зүү шууд 有 байсан 200多人гэнэ. 200 гаруй хүний 등지라 гэнэ. За бүртгэл хийгцэн гэнэ тийм ээ. 등지라 бүртгэл нь хийгцэн 200 гаруй хүний. 想参加这次比赛的同学 энэ удаагийн тэмцээнд оролцох хүсэлтэй сурагчид маань буюу сурагчид гэдэг эзэн бие явж байна. Сурагчдыг юу гэж тодтогч юм? Дөө оруулаад урд нь яадаг сурагчийн гэдгийг нь дөөгөр урагшин тодглоод юм бичдэг те. Тэгэхээр тэмцээний сурагчид. Ямар тэмцээний? Энэ удаагийн тэмцээний сурагчид. Энэ удаагийн тэмцээнд оролцох сурагчид. Энэ удаагийн тэмцээнд оролцохыг хүсэж байгаа сурагчид. Гээл урагшин нэмээд ах нь шүү дээ. Хятад хэлний үйлбэрийг ингэж уртарлах нь байна. 请在本周五之前报名. За 请тэгнүү ингэнүү гэн. 本周гэхэлэр тус 7 хоногийн 5 дахь өдрөөс өмнө тэ тус 7 хоногийн 5 дахьаас өмнө 报名 бүртгүүлнэ үү.截止时间之后 截止гэдэг нь болохоор бүртгэлийг одоо таслан зогсоох эцсийн хугацаа энэ гэсэн. Тэгэхээр таслан зогсоох буюу эцсийн хугацаанаас хойшоо 将不再接受申请. За тэрнээс хойшоо дахиж бүртгүүлэх юм бол 接受 不再接受 хүлээж авахгүй шүү. 申请 өргөдлийг. Та 在网上报名参加了. Тэр интернет дээр 报名 бүртгүүлсэн. Бүртгүүлж参加了. оролцох гэж байгаа. 一个烹饪课. За 烹饪课 гэхлээрээ хоол хийх хичээл гинэ. Хоол зууш те хоол хийх галтгооны те хоол хийх хичээлийг 烹饪课 гинэ. За 烹饪课-д оролцохоор нэрээ бүртгүүлсэн онлайнаар. 每周六上午 хагас өдөр болгоны үдээс өмнө 去学校 去学 явж сурахаар явдаг 做中国菜 хятад хоол хийж сурахаар явдаг гэнэ. 报名 нэрийг бүртгүүлнэ. 他在网上报名参加了那位博给老师的课. За тэр бол онлайнаар бүртгүүлсэн. 参加了 оролцохоор. 那位博给老师的课. Боги багшийн хичээл нөгөө нэг тийм ээ хүнийг way гэж тоолдог. Тэгэхээр боги багшийн хичээлд оролцохоор нэрээ бүртгүүлсэн онлайнаар. 每天都听 өдөр болгон бүгдээрэндээ сонсдгоо боги 老师的讲课. Боги багшийн зааж байгаа хичээлийг сонсдог. үздэг. 他的汉语水平明显提高了. Түүний хятад хэлний түвшин нь 明显. Мин гэдэг чинь нартай сартай буюу гэрэлтэй тод гэсэн үг те. Сян гэдэг нь болохоор харагдах гэсэн үг. Тэгэхээр бүр илэрхий мэдэгдэхүйц те илэрхий харагдаж байна. Тигao өсөж байгаа. Түүний хятад хэлний түвшин нь өсөж байгаа нь илэрхий харагдаж байна. Өнөөдрийн үгс үг 报名 нэрээ бүртгүүлэх.